Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? 안녕하세요. Only гэдэг нэртэй блог хийж байгаа. Тэрний 2 дахь дугаар кофе шоп гэж байж байна. Тэ кофе шоп. Тэгээ хамгийн ихний газар нь болохоор бит гурын орох зуртай нэг газар байдیں۔ Тэрийг үнэлнэ. Нөгөө гур нь болохоор Tom and Tom's Cafe Ben. Тэ? Bennes тэ. Гурван төрлийн уух юмнууд аваад олчнын тэгээд үнийг амтыг нь тэ амтыг Үнэлнэ. үнэлнэ. Тэ. Тэг үнэлцгээе. эхнийхээ газартаа орцгаая. Өглөө бүрий кофетэй. Ladies first dash. Төөгөө болохоор Americano, Нэгсэн учраас мөрөн болохоор latte. Би болохоор ер нь кофе нэг уудаг юм уу? Тийм болохоор нэг смути л уух тэ. Энэ газар ер нь бол ингээ хурцээрээ суугаад амар тухтай заяа. Тэгээд нэг амар их бужигнсан хүмүүс байдаг болохоор би бас жоохон тиймэрхүү. Ер нь гурлаа тиймэрхүү бах тэ. Нэг амар олон хүн бужигнсан газар энэ жоохон дөрвөө. Тэгээд айлах 50 гой тухтай байх газар. Гэтэ яг нэг юм амар гэрэл мэрэл ассан бужигнсан газар л амар сэргээд идэм санагдаад идчихчээ. За ер нь ингэхээр болоо. Би 4 газар смут уугаад хахаар яг амар зовх юм шиг санагдчихлаа. Би цай сонголоо. Мөрөн латте. Ер нь бол тэг болохоор Американо сонголоо. Амар ингийн шийдэ. Энэ юм тоглоомнууд байд юм те. Тэ борд геймнүүд байд юм. Тэгээд энэ чи хийж ирэн кофе уух юм бол гой найзтайгаа бас тоглож моглоо суух боломжтой. Захиалга гарсан. За одоо та кофе мэддэг хүний хувьд энэ арт март тэр нийлээд өгч. Энэ бол амар ингийн байж болох бөгөөд ер нь газар болгонд ингээ хийчих хоо. Харцангуу ер нь энэ айгу зөөлхөн амттай. Яг кофений уг сойронд нь яг тийм амт нь байгаад тэгээд ер нь бол сүү кофе нэр нь яг тэнцсэн амттай. Энэ 50. Нөгөө зарим газар ер нь бол жоохон бас илүү суун амттай амар свит болгоод юм уу. Энэ бол латте гэдэг чинь ер нь бол 50%-тай сүү 50%-тай кофе яахыг хэлээд байгаа шүү дээ. Юу яа. Энэ сүүг хэдэн градус талах хэвтэй. хүний уух хэмжээ 60-аас 65 градус гэдэг хэвгүй юм да. За. Чи тэгээ 70 градус чи халаагаад ерөнхийдөө нөгөө хөөс хоёрыг нэгж нөгөө тааруулахын тулд ингээд гар байлан хийж явах зурч ерөнхийдөө аялалт маялж явах зурч ерөнхийдөө 60-аас 65 хүний уух хэмжээнд очсон байдаг тийм. Тэнгүүд 70 яг зөв. Зарим газар ч юм уу эсвэл жоохон юм туршлага муутай барь стандарт тэрийг нь сүүгэнд баг буцалгаад хийгээд өгч тийм асуудал байдаг. Тэнгүүд сүү буцалгаар ер нь төлөгдөнө. Би бол энэс гоё латенууд уужсан. Тэгээд би бас энгийн сүүтээр нь кофе уухаас илүүтэй нөгөө нэг сериалын сүү гэж байдаг байхгүй юу? Авенагийн сүү гэж байгаа. Арваны сүү. Арваны сүүгээр хийчихээр ер нь бол ямар ч чихэр сахар хийгээд ах шаардлага байхгүй. Арваных нь яг тийм суур амт нь орохоор кофе дээр 8 гой цогцож амтагддیں۔ За кофений хувьд бол би нэг 10-аас 7 юм болов. Энэ бол надад 8 хэвцээ юм болов. За чамд сайн явд. 7 гэж өгч. Гэхдээ эднийхээ харангууд цайнуудаа өөрсдөө гар аргаар хийдэг харагдаж байна. Тэгээ аим гоё амттай байлаа. Одоо бусад газар нь энэс мяавал энэ ерөөхдөө 10 л гэсэн үг байхгүй. За орчингийн хувьд. За орчингийн хувьд орчингийн хувьд надад бол нэг юм бүхэл заалаа байгаа байхгүй. Ямар ч юм эргэж орсон өөр газар сууя гэсэн сонголттой байхгүй. Дотор нь орж ирээ суух юм бол ер нь ингээд явж байгаа хөгжим тэгээ байгаа байдал ингээд нам гүн байдал тэгээд жоохон хийц мэд таас маасны хийц ингээд яах юм бол ер нь гоё. Тэгээд гэрэлнүүдээ шийдлэн жоохон гоё дулаан гоё нэг гэртэй байгаа юм шиг авраа мэдрүүлдэг. Тэгээ бусдаар бол юу ганц сул тал нөх юм бол харац байхгүй. Гоё гадагшаа бий байхгүй. Яг л хичээл хийхэд одоо тэр үн жишээ нь ингээд гоё компьютер гаргаж ирэл аим гоё тухтай нэг ажиллаа хийчихээ хичээлээж гарчий гэсэн нь бол амар төхөөрөмжтэй. Тэгээ яг найзтайгаар нэг хөлөг тоглоом тоглолоо тий. Одоо орчингийн хувьд л би нэг 10-аас за 4 л юм да. За би 10-аас 5 яг дондож л гэж бодчих тий. Би бол нэг 6 мурга хавцаа ч юм уу 5.5 хавцаа өгнө. За тийм болохоор 8500, Американо нь болохоор 9500, латте нь болохоор халуун гэдэг. Ер нь бол бүгд халуунаар тий 10500 гэж. Ер нь бол надад бол дажгүй харагдаж байна. Дажгүй харагдаж байна тий. Бид бол өнөө нэг 10-аас 8. За 9 байсан болох юм. Тий. Ер нь бол том хямдхан байна. Яг ийм нөхцөлд бол хямдхан байна. Тэгээ би 8 гэж бодож байна. Хүний хувьд. Тий. Миний хувьд бол 9
Одоо ялангуяа бус газарт бол бүрлүүнтэй байгаа. Би бол дотроо би тэгтээ бас газарт үнийг мэдэхгүй болохоор яг хэлцэндээ зүгээр 8 гээд өгчээ. За ийм артын кафе байна уу тий. Угаасаа бүх бэнэгийн салбаруудыг адилхан үйлчлэгээ тий. Адилхан меню сонголттой бүгд адилхан. Ядаас тав. Яг тэр нэг шилэн орохтой хэсэг байна л да. Тийшээ орчуулс гоёж магадгүй өжтөө. Тэгвэл 10-6 л юм байна. Камертайхаа нэг даваад л өссөн газараа сууж болно. Яа. Ойр орчим нь очиод бичлэгийг хэлэхэд босоо явчихна. Надад орсны хувьд бол нэг 5 юм уу? 5. За. Хичээр гарахгүй гэсэн үг байхгүй юу? Гарах боломжгүй ба шүү. Дундаар болон томоор гарч байгаа шүү гэж за. Кофе гэсэн. Кофе дундаар юм болох гэж байгаа шүү гэсэн үг байхгүй юу? Сайн дээр нэг гурлаа яаж чад ядаргаатай хэрэлж юм аа. харин тийм одоо үзэнгууд 90% нэрүүл шаачсан. Тэгээ мэн баттай сонссон. Камера онцлог үгүй гэдэг юм шүү. За үүний таад бид гурыг болон эргүүлмээр байвал хийж. Гэтэ таад яг хин яг нэг халзагнаад би нарыг ална л. за үүний хувьд За хоочлаа. цайн болохоор 10,900. Американо болохоор бүгд энэ дунд арцаар гэж шаачсан. Американо бүгд 42 альцсан баг ш. тий, Американо 8,900, Латин 9,900. За хэмжээний хувьд бол тун тэжгүй юм шүү. Тэгээ энэ арт март бол хийдэг юм шүү тий. Зөв. Арт бол мяавала. Он зэрэг юм шиг байна тий. эзний за цай. Энэ бол баг бүлийн шахуу. Би бол ингээд баг залглаа уучаар байна. Энэ яг тэр нөгөө төөгөө хэлсэнчлээ. Сууг нь айгүй халаасан байна. Нилээ халуун. Тий, нилээ халуун. Тийм учраас ер нь бол жоохон амтаа алдсан байгаа. Гэсэн үг. Бас энэ нөгөө ястай жинхэнэ амд оронгуудаа нөгөө таагүй метрийн жигдэг гашуун амттай кофе юм. Үүний хувьд бол 10-аас 9. Тий, 10-аас 9. Ер нь бол хэмжээг нь харахад нэлээд том байна. Хэмжээндээ бол ер нь бол харьцангуй хямдхан үнэтэй. За тэгээ кофений амтны хувьд. За энэ бол 10-аас 5. Ер нь бол энэ яг кофе уудаг хүмүүст бол уухааргүй зүгээр ингээ халаацсан сүүч орой ороод кино үзэхдээ чилдрээд халуу юм уу гэж бодсон үедээ кофений жоохон амттай суу гэвэл энийг ууж болох нэ. За би цайнд бол 10-аас за 5.5 юм байна. Яг 5 ч өгмөргүй 6 ч өгмөргүй. Тэгэхээр 5.5 юм. Яг би энд долонгот 3 оноо өглөө. 3 Американод Американод бол 3 оноо өглөө. Энэ намсч үзлээ. Ер нь бол өгдөө санал нэг оноо 3. Энэ бол ер нь амар гашуун амтагдсан. Тэгээд энэ юу вэ штэ заяа. Энийг бас хийхэд ингээд юун дээр нь шууд аяган дээр нь харагдчихэв. Энэ кофений нунтаг өрмөг кофенийхаа машиныг майлсвал ихнийхээ ус цацалтыг асгаагүй хийснээс болоод энэ одоо энэ ингээд болон дээр нь үүссэн ингээд тортог тэнгуутийн тортгийг яг харах юм бол цэгэн юм хар ширхэгтэй байгаа. Одоо энийг яраалын уугаад дуусгах юм бол доороо тунцтай байгаа. Энэ кофе. Яагаад гэхээр хогтой хийсэн байна гэсэн. Тос хийсэн шиг хөвөөд байгаа байхгүй тий. За. Том сте дараагийн. Том. Тэгээ дараагийн газар болцсон. Зя. Хэдэн хартыг? Smoothie. Орчим бол би шууд зүгээр 10 өгчөө. Тэгээд би ч гэсэн орчим. Тэгэхээр кофе шоп бол ийм л байх хэрэгтэй юм гэдэг шууд мэдрэмж төрчлөө. Одоо яг тэнд олуулаа сууя гэвэл амар гоё сандлаа. Нэнд яг дөрүүлээ бол бүржижээ. Тэгээ болонд тойлохнаа сууя гэвэл зөндөө сандлаа. Яг энэ голын энэ хэсэг бол бүр амар гоё шүү дээ. Тий. Энд бүр хамгийн тамхины өрөө шүү. Тийм шүү дээ. Голцоо. Хүмүүс Американо уугаал тавьчихсан шүү дээ. Тийм шагаал. Гоё юм байна. 5 10-аас 10 шүү. Орчим бол 10-аас 10. Хүй, цай нэлнэ. Ямар кофе шиг цай. Оранж тий. За миний цай энд байна. Энд латте байна. Энд американо. Кафе бэнэт хэдүүлээ уухад хөөс авах нэг юм тустай юм харагдаад байна шүү дээ. Энэ болгоод яг ингээ нэг кофений баадыг харагдаад хамаагүй дээр харагдсан яг нэг хэлбэл. Дэжсэн дээр харагдсан. Тий. Энэ болгоод ямар ч арт авах. Гэрэнтэй болгож халааж чадаагүй л. Тэр нь бол зөв сүг нь халаагаад хөөстэй сүйд хийсэн. За, үний хувьд бол надаа жоохон үнэтэй санагдлаа. Яг хэмжээ нь бол гайгүй байгаа ч гэсэн үнэн жоохон үнэтэй юм байна. Кавинес жоохон үнэтэй. Амт нь бол үнэ хэрэм яана. Надад ч гэсэн ерөнхийдөө бол үнэтэй санаж ялангуяа энэ цай арай л үнэтэй байна. Тэгээ жижигээр авч байгаа шүү дээ тий. Амтын хувьд бол яг өмнөх хоёртойгоо шал өөр төрлийн цай авчлаа. Оранж тий авцсан тий. Тий. Оранж тест тий. Тэг жоохон таалал. Би нэг амсаад үзсэн. Яг үнэндээ. Хөөе. Энэ
Ханаад төрч үед нэг уудаг нөгөө витамин D мэт цайд штэ нөгөө витамин C. Трафлио амттай. Харин тий. Тийм биш трафлио биш тийм. Тийм байна трафлио юм байна. Трафлио шиг амттай юм байна. Тэгээд нэг талаараа юм гадаа ханаад манад үед уухад бас Ийм л юм байна. Ийм л юм байна. За американо. Американо юу? Яг хоо кафе бэнаг бол арай дээр байна. Гэтэ ингээд яг хоо энэ надад жоохон юм single shot мотор кофе нэрсэн юм шиг санагдаж байна. Ерөнхийдөө бол усны агуулж амар ихтэй жоохон усан амттай. Гэтэ кафе бэнаг бол жоохон гашуун биш. Нөгөө кафе бэнаг чинь нэг хитрхэн юм гашуун нэг сонио амтсан шүү дээ. Энэ бол арай дайжгүй амттай. Тийм учраас би нэг 6 мурга авцаа өгч тийм үү? Инглэг бол 6. За энэ ч гэсэн ер нь бол ямар ч хамтлагаа ерөөсөө л халаацсан сүү байна. Тэгээ артны хувьд чамарч угаасаа зураг мураг юм ирсэнгүү. Тэгээд зүгээр хөөсөлдсөн сүү хийцэн зүгээр үйл ялэг кофений амттай. Тэгээд тэр кофений амтан ч амар суул. Ер нь бол зүгээр л энэ бол латте ерөөсөө биш байлаа. Тэгээд энд бол би бүр 10-аас 3 өнөгч. 3. Би таныхаа нэг үг юм ш тий. За нэг 4 оноо. Цай бол 10-4. ерөөдөө кафе бэнаг том-томсын кофе хоёр бол том-томс арай 0.5% ч юм уу арай илүү. Тэгтээ бас л мяа. Тус нэг газрын нэг амар давуу тал байгаад байгаа байхгүй. Тий. Тэгээд бас эн чи яагаад бас алдартай байдгийг ингээд зүгээр бодоод үзэхэд нэг амтандаа балдгүй юм шиг байна. Манайхан зөв орчин те франчайз байгаад байна. Тэгээд ийм орчин байхаар яг хуу залуучууд орж ирээ те стори хийх гэж яг тэгэж жоохон шоуд хэлэхэд бол хэлбэртэх гэж орж ирэхэд бол тохиромжтой газар байгаад байгаа байхгүй. Үнэхээр кофе уух гэж орж ирж байгаа хүмүүс байж л байгаа л хэл та. Тэгээс энэ нэг амтанд нь бол хүн нэг татагдаад ирээд ийн гэж би бодохгүй байна. За тэгээд guys өнөөдөр чинь кофе уугаад үнэлгээ тавьдаг бичлэг хийлээ. Тэгээ одоо л арай болсон байна. Ядарч байна. Хотлоод ядрахгүй л те. 3 кофе утасч бараг сэргээд байгаа юм шүү. Би одоо өнөө шүнжэнгөө ингээд. За тэгээ guys тиймэрхүү юмнууд дүгнүүлэрэй гэсэн юмнууд байх юм бол бид гуравт хэлээд яваарай. Тэгээд та эдийн одоо дэмжлэг бидэд хэлсэн комент болгонуудын бүгдийг уншаад тэгээд өгж байгаа те дэмжлэг тэнгуүтээ хэлж байгаа одоо шүүмж ямар нэг юмнууд байх юм бүгдийг хүлээж аваад бүгдийн дээр дараа ингээд засаад явахыг бодноо. Тэгээд бүгдэнд нь маш их баярлалаа. Сүүлийн видеон дээр амар их дэмжлэг орж ирсэн бүр бид гур бүр үнэхээр баярлалаа. Анх удаа 1000 саб бүрхөд бүр үнэхээр амар гоё ийсэн. Комент бичсэн бүх хүмүүстээ бүр амар баярлж байгаа. Ямар ч амар комент бичсэн бол нэр бид гурыг доромжлоод хачин 3D дэмэдгээ тарааж болно шүү дээ. Амаа ахгүй. Тийм инстаграма дагмаар байна. Инстаграм дээр гоё товчлоод гоё богино рилүүд орчиж байгаа болохоор та нар ч гэсэн амар авах. Инстаграмаа гоё дагаад, subscribe дараад, лайк дараад, ямар ч хамаагүй гоё комент бичээд бүгдийг нь уншиж байгаа. Тэгээ бичээрэй. Баярлалаа. Та хэдийг өсвөл тэр өнгөгийн пранкийг 2-3 хүн дээр дахиад хийж болох байхаа. Бас жоохон санхүүгийн асуудал жоохон тулгарч байгаа болохоор ээж юм мөнгөний юмыг авахар ч бас өөрхөн. Тий. Гэтэ бид тэнэ тэрийг энэ нь болохоор бид нэг зогсох нэг шалтгаан болохгүй. Тэгээд үргэлжлүүлээд хийсээр байх болно. Тэгээд дэмжээрэй guys. Баяр та.